Эврэмэн. Хей, жаа үтэгэн нөртөж. Ой. жаа. Урсууд наммара мэндүүд. Най. Ай тохон дүүрнүүд. Ахуйуд найтаюуд. Алла буудэн. Тэгш дүүрэн байнууд. Жаа. Хуурнэ шивнэгэн соннортож би. Урсууд дэнгээл ахт. Төвчээртэй соннортож байгаа урсууд мэн. Хуурнэ шивнэнэс мэн. Ашиг тоссыг нь олохнууд. Хэшиг нэгнийг нь тоссохнууд. жаа. Өннөө гарагтаа. Хуурнэ шивнэг нь. Энэ 7 хавар биш 7 хүрдэн 14 хавартын өндгөн цэрэгийн сурлага нэгний дүүрэг юу дээ. Ай жаа. Урсуудэн хүлээлг чилэр хэд яах. Най. Ай. жаа чаашин үргэлж дүүлүүд. Наран сүлжээ хүрдэнд идэж уусан. Зүйлээсэн ирчимэн гаргаж сургадаг. Иймээс мацагтаагаас цадталт хүртэл алгуур өсгөх байдлаар ирчимэн хоол тижэл амьсгалаас нөхөж сурна. Энэ бол эцсийн зорилго нь. Ирчим хувааргах чадварууд нэмэгдээд ирэхээр хар сөрөг ирчимч эерэг ирчимч чиний хоолоо тижэл болж хөдөлгөөний их болж чадна. Иймээс нь наран сүлжээн дээр сөрөг хэммийг ховсгох чадварыг сургалцахыг эрхэмлэмэгц. Үржихийн хүрдэн эхэлчихдэг юм. Хим ховсгох чадвар руу орж гүн дадыг гэвэл үржихийн хүрдэний бясалгал дээр нэг зайл байдаг. Суу зайл байдаг. жаа. Суу зайл гэдэг үгөө болоо арга зүйн хит наривчлалтай. Хүний биеийн зүй тогтлыг таньж мэдсэний хүрээнд ажилгааг албадан өсгөх чадвар юм. жаа. Цэригийн эрдэмийн ухаанд бэлгийн шүүрэл итгэж байгаа. 14 хавартайгаас эхэлдэг нь үржихийн хүрдэний бясалгал боломжтой насан тэр юм. Түүнээс өмнө байдаггүй. Өдөрдөх аргагүй. Өдөртчих бол өрөвгүй болчихдог юм. Үр тогтоох чадвар үүсний дараанаас эхэлдгийн шалтгаан тэр. Үржихийн хүрдээг өдөрдөн наатахад жамд сөрөг нөлөөгүй байдаг юм. жаа. Үржихийн хүрдэн бол орон зан хэмийг тусгах чадвартай байдаг. Наран сүлжээнээс ялгаатай. Ийм ч учраас хуулийн үед
огторгийн сүнснээс амьдуулах чадвар хүнд байгаа гэсэн үг юм да. Найч. Ингэж огторгийн орон зайд үрчхийн хүр дээр нэвчиж орон зан хэмээг өөрлөвгээ татдаг чадвартай учраас үрчхийн хүрд наран сүлжээний хувьсгалын чадвар дээр нэмэгдэн орж ирэмэгцэн байгалаар хооллох чадвар хүнд үүснэ. Байгалаар нь хооллож болно. Гэрлээр агаараар аршаанаар хангалттай эрчимтэй болох буюу хоол тэжээлгүй биеийг хүчтэй эрчтэй байлгах нь Монгол цэрэгийн хүнсээ гамнах ухааны хамгийн шилдэг ухаан байлаа. Хороо борцоор нэг дайн дуусгана гэдэг эгэл ертөнцийн хүмүүнд боломжгүй мэт байна. Харин гэрлээр хооллох чадварыг суртсан Монгол цэрэгтэй бол эгэл чадвар юм мэт. Тэгвэл энд сурахын үндэс нь үржихийн хүрдэн ашиглаж сурсан буюу хувьсах хэмийн шим тэжээл юм. Хувьсах хэмээг удирдах сурахын тулд бэлгийн сэрлэн амьдын хэм болгон хувьсахаас эхэлдэг юм. Өөрөөр нь хэлбэл 14 хавартай хүн бэлгийн сэрэлтэй байдаг. Тэгэхдээ хуйлыг твчих байдлаар хуйлыг хөдлөгч хөнөө. Тэрхүү өдөн хатгаж орон зайн хэмээг татж байх үед нь амьдын хэмлүү хувьсхан наран сүлжээлүү оруулж ирснээр бэлгийн хэмээг эрчийн хэмлүү хувиргаад байдаг юм. Эндээс тэлэлт нь гэрлийн хэмээг амьдын эрчимлөө хувьсгах чадвар юм. Төгөлдөр хэлбэр дээр шүүд. Иймээс гэрлийн хэмийн анхдагч нь гэл галын хэмээг биелүүгэн амьдын хэм рүү шилжүүлэх чадвар болно. Энд анхлан суралцахын тулд бэлгийн хэм буюу сэрэл хөдөлсөн дур тачаал биеийн гал сахисан агсан үеийг хуйл тачаалын эрт сэдв дуусгах биш. Тэвчлээс алгуур биелүү зүрхэн охиогоос наран сүлжээний хэм хувьсгал руу оруулаад ирч гаргаж авна. Иймэрхүү шүүрэл наадгаагаа хийж сурахаар үржихийн хүрдний бясалгалын төгс хэлбэр гэрлийн хэмийг эрчийн хэм болгоно. Ийм чадамжтай байхад хүн 14 гаригтан ус аршаан жоохгүйгээр амьд үлдэх чадвартай. Эннээс удах юм бол чүм ширэгждэг юм. Эдийн мөхөл рүү орчихно. Иймэрхүү хүмүүний хязгаарын давалтуудыг хийж сурснараа бид нар ачаа твэрэ цөөндө тулалдах чадварын эрчтэй яваад байгаа юм. Тиймээс багада 3 хоног хоол тэжээлгүй ус аршаангүй твчээрэ бэлгийн хэмээс амьдын хэм рүү шилжүүлэх дасгал хийхийн тулд хөвгүүд бол бор мөнжгөөгөө босгож байгаад буцаагаад амьдын хэм рүү шилжүүлэх байдлаас үржихийн хүрдний хэвтөвчлээс шим тэжээлийн орон зай руу орж тоглодог. Нөгөө төөгөөр нь 3 удаа бэлгийн хэмээг амьдын хэмлүү шилжүүлсэн бол нэгэн удаа амьдын хэмээг бэлгийн хэмлүү шилжүүлж байхгүй бол өргөө тэлд хүрнэ. Тиймээс үржихийн хүрдний бясалгал хамгийн төвөгтэй юм. Удам шаараа наадчих гээд байдаг тул
өргөтөл хүргэчихээр байдаг тул байн бэлгийн химмийг амьдын хим рүү шилжүүлэх хэрэггүй. 3-т 1 удаа хоёул тачаалыг сацсах нь зөвхтэй. За эрх хүмүүндээ ирч химэн байдаг. Ийм хүмүүнд хөглөө химэн байдаг. Энэ хоёр бас сална. Эрх хүмүүний ирч химэн төмсөг эргтнээсэн ховсон ирдэг бол эмэгтэй хүмүүнийх нь сав химээсэн ховсон гарч ирдэг. Энэ хоёрын нийцэл дээр ураг тогтож байдаг тул орчлонгийн химээр эднэр тэтгэгддэг гэдгийг ухамсарлаа. Өрчхийн хүрдэний бясалгалд гоо зүйг таалах мэдрэмж бясалгалын үндэс сайхныг мэдрэх чадваргүй бол энэ бясалгал бүтэлгүйддэг. Иймээс бусдын сайн сайхан, байгалийн сайн сайхан, өөрийнхөө сайн сайханг үнэлж байх чадвараар анхны сорио оршино. Үүнийг өдөрдөн ухамсарлах нь 2 дугаар шатн юм. Хоёул тачаалын анхдагч мэдрэх үеигээс амьдын хим гаргах нь 3 дахь шатн юм. Амьдын химээ зарцуулан шавхраад хоол тэжээлгүй гүрдийнх нь 4 дугаар шат юм. Амьдын химээрээ хоёулын хим рүү шилжих нь 5 дугаар шат юм. Гисэн 5 шатлалтайгаар үржихийн хүрдтэй ноцолдог. За тэгвэл боддод хоёул бясалгалтай яаж уйлдах вэ гэвэл 5 мэдрэх үегээр бие биенээ таашааж анхаарлаа тухайн хослон буй эсрэг хүүхдийнхээ гоо зүй дээр тавина. Өөрөөр хэлбэл төсөөлөлдөө дагнантай байх шаардлагатай. Амьдралдаа сайхан бүсгүйг гэдэг ялгарах дүрстэй байх шаардлагатай. Иймээс энэ төрлийг мэдлэг чадварын чиг нийгмээрээ үүсгэхийн тулд наадам гэдэг баяр оршдог. Яатаж л тэн дээр үерхэж амжаагүй байсан ч хамаагүй үзэмжтэй охин гэдэг зураглалтай байх шаардлагатай. Түүнийг хийсвэртэй төсөөлж бэлгийн сэтэл чинь хөдөлдөг байх шаардлагатай. Эндээс амьдын химэн ховсгож бодит амьдралаас тухайн эмэгтэйд зориулагдж байгаа эрчим өөрийн дайчин чанар руу шилжүүлдэг. Тухайн эрдээ зориулах чин хүслээ амьдын химлүүгээ шилжүүлдэг төсвөрийн тоглоомоор энэ чадамжийг агсана. Ийм амьдын хим байгалийн химийн сүлэлдэглэн дээр саннаатай цанамсрагүйгээр үндэс хүрт эхэлцэн тэтгэгдсэн явж байдаг юм. Эндээс биеийн ховсол эхэлдэг. Үржихийн хүрдээр наадаж эхэлмэгцээ. За буруу хийх юм бол таргалдаг. Зөвхтөө хийх юм бол булчин өөрөө хөгжөөд байна. Дасгал хийхгүйгээр хөгжнө. Иймээс ямар дурын эсийг амьдын химээр тэтгэснээс бие галбиржих, бие галбиран алдах үзэгдэлтэйг анхаараа. Ингэж биеийн дүрийг дураар үүсгэдэг. Болсноос хөдөлгөөн дүү орж ирэхэд үржихийн хүрднээс үндэс хүрд холбогдож байгаа нь тэр. Яагаад гэвэл үндэс хүрд бол хөдөлгөөн дээр л хэлбэршдэг. Иймээс эндээс зүгээр л биеийн тамир буюу шүрмөс болчингийн зөв хөдөлгөөнийг ясны байцыг зөв ирэмбийг л ирэлхийлэхэд ингээд л болоо. 7 хүрд доолуул бясалгаж дүүрнэ. Ийм хэнтэй шүү. Энэний ард хин үүсэх юм. Оройн хүрдний гэлба анхаарлын тэлэлттэй. Чамд ном сурах бичиг байхгүй байсан ч сэтсэн ухаан
цэцэглээд байх босуу. Тэвчээр нь хатан, зүрхэн хүрдэн, наран сүлжээ, үржихийн хүрдний 3 хэмжээгээр дутагдалд орохгүй. Биеийн далайчад хөдөлгөөнд тамир давалтууд хөдөлгөөний уян байдал дадал туршлагаас чинь байн гүйснэ. Энэ дээр л Монголд хэрэг байдаг болохоос өөр онц сонин зүйл байхгүй. Нэмээд энэ нийхэм цаг үеийнхээ дайчин тулаан зэвсэг хөө хуйг холбон тоглоход л ялалт гэдэг чинь ялгуулсан босоо. Шимдалээ. Нэг иймэрхүү арга ухааныг л цэрэгдэн ашигласан бясалгал явган бөөлөөний арга гэж үздэг юм. Энэ дээр тэнгэртнүүд нь тэнгэр огторгуйтайган холбогдож суралцдаг. Өндөр сүнсний татамжтай төрсөн хүмүүс өөрсдийн сувилгийг нээж илрүүлдэг юм. Харин бага балчир олон давтамжгүй сүнс төнгөөд торгон мэдрэмжээ хөглөж эзэмшдэг. Энэний дараа эзэн бие төрдөг. Эзэн биеийн төрнө. Эзэн биетэй Монгол хүн голын хатгаасаа олох шиг амархан юу байх вэ? Голдрол нээхмэ бүтээх шиг хэлбэрч юм юу байх вэ? Хэр төвшин эзэмших вэ? Хов хүний ил чармаалт юм. Ерөнхий онлыг л ердийн үглөө ховсохыг хичээв. Гэхдээ арга барилын хувьд 14 хавартайгаас 24 хаварт хүртэл 10 жилийн хөдөлмөрийг атгахын хэдэн үгэнд багтаан айлсныг ухамсарлаарай өрсүүд минь. Хамгийн сайн багштай байхад л 24 хавар хурж ижил эзэн бие үүснэ. Ийм чихтэй байгаа гэдгийг нь тэмтрүүлсэн учраас чиг алдахгүй тэмтэрчл байдаа өрсүүд минь. Өрсүүд минь өөртөө сайхан соннордож оюундан бясалгаж бодолоон цэгцэлж байгаад л хүүрнээ шивнээг минь соннордоод л сурлага нэгнэн дүүргэн бууж. Хүүрнээ шивнээг минь хүлээцэж тухлан сонордог өрсүүдэд ангилаалаа. 14 хавартын өнгөн цэргийн сургалтыг үүгээр нь өндөрлөё. Өдийтэй байхад өрсүүд минь цаашаа өөртөө голдрол нэгнэн олоод л үйл нэгнэн дэлгэрч үйлдэл нэгнэн батчих болтугай. Хурай. Өөрийн намтралуугаан ор юу дээ гэж нэг сэтгэхэд байна. Хүүрнээ шивнээгээр нэг хүүрэнчих юу гэж нэг тунгаагаад байна. Өрсүүд минь хэрхэн тэн хүлээж авах бол тоо. Хүлцэж хүлээж авах нүүд. Дургүй эцэж хүлээж авахгүй гэж эмээх юм. Айтай сайхан намтартай буссаа түүхтэй буссаа бийбэр. Намбэр өөрийгөө ялсан эр хүмүүний тэрхэн түүхэл миний намтар юм уу дээ. Өрсүүд минь юу гэж тунгааж байна. Тэр нэг сэтгэгдэл нэгэн дээр нь бичээрээд. Өнөөдөр төн өндөрлөө юу дээ. Дүүрэг юу дээ. Ингэж нэг
14 хавартын сурлагыг нь дүүргэлээ. За урсуутэй. Аяар нэг заалгуултан бууж. Баяртай урсууд мэн.